Сайн байцгаана уу? Эдгмээргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид залуучуудад амьдралын зорилгын цаанаас нь Христ итгэлийнхэн зааж өгдөг гэдгийг эдгмээргүй маа гэсэн сэдвээр Монгол Илгээлт Христийн чуулганы пастор, Хувь хүний хөгжлийн институтын багш ноён Мегмар Доржиг урьж авчирсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бидний сэдв бол айгүй ойлгомжтой байгаа. Хоёлаа бас нэг амар цаг алдахгүйгээр шууд сэдв рүүгээ орчихъя. Тэгэхээр өнөөдрийн нийгэм улам л хөдөлгөөнтэй болж байна. За өрсөлдөөн бол улмал нэмэгдэж байна те. За тэр хэрээрээ манай Монголын залуучуудад, залуу үеийнхэнд за тэгээ бас нэг ягч нэг хөгшөрчөөгүй байгаа бид нарт амьдралын зорилго гэдэг зүйл маш чухал болж байна. Яг энэ амьдралын зорилго гэж зүйлийг ингэж зөв тавиад за тэрүүгээрээ дамжуулаад нийгмээ хөгжүүлнэ, за өөрийнхөө амьдралыг өөдөн татна гэдэг ч юм уу. Олон талын ашигтай нэг тиймэрхүү юм байгаад байна. Тэгсэн яг энэ дунд бүгд ингэ бодоод үзэхээр Христ итгэл гэж зүйл жаахан хоошин татаад эсвэл нэг нэмэр болно гэхээс илүүтэй зүгээр жоохон нэрмээс болоод байгаа юм шүү. Залуучуудад нэг жоохон тушаа болгоод те яг энэ амьдралын нэг гоё явц дунд нь нэг ард нь нэг юм зүгтчихэд байгаа юм шиг бас сонсогдоод байгаа юм шиг юм байгаад байна. Тэгэхээр энэ яг үнэн үү гэдэг талаар л танаас асуух гэж байгаа. Тэгэхээр юун түрүүнд асууя л да. Христ итгэл ер нь яг энэ залуучуудын амьдралын зорилго гэж зүйл нөлөөлдөг. Эсвэл бүр ямар ч хамаагүй тийм огт ярьдаггүй юу? Амьдралын зорилгод маш ихээр нөлөөлдөг. Христ итгэл. Гэхдээ энэ зорилго нь өөрөө тэр хүнийг мэдээж буруу зорилготой явж байгаа зөв рүү. Зөв зорилго руу явж байгаа бол тэр зөв зорилгодоо хэрхэн яаж ямар арга замаар хүрэх вэ гэдэг дээр нь зааварчилж, сургаж, чиглүүлэх ийм боломжтой гэсэн. Мэдээж өөрөөр хэлэх юм бол амьдралын зорилго хэн болох гэж байгаа, юунд хүрэх гэж байгаа, хаана очих гэж байгаа гэдэгт нь өөрөөр хэлэх юм бол Христ итгэл бол маш эергээр сайнаар зөвөр нөлөөлдөг. Тэгэхээр яг ингээ хэлчих юм бол айгүй амархан л та тийм өөст гоё юм чинь сайн байна уу гэхээс муу байна гэж байхгүй шүү дээ гэж. Тэр гол нь яг яаж тэгвэл нөлөөлөд байна? Яг ямар арга замаар мэдээж залуу хүний амьдралын зорилгыг нөлөөлөхийн тулд за одоо бурханд итгээрэй гэх юм бол одоо чи гоё гэх юм уу хайшаа тийм энэ талаар та нэг за хэлээч. Хоёлаа нэг зорилго гэдэг зүйлийн талаар ярьж байгаа учраас ер нь хоёлаа нэг зорилго гэж яг юу юм? Хүний амьдралд яагаад байх хэвээр? Ямар ач холбогдолтой юм? Бидэнд юу авчирч өгдөө? Тэ? Энэ талаар би нэг товчхон дуртай гэж бодож байна л да. За тэгээ гоё товчхон. За юуны өмнө бол яг хуу доктор Рик Уоррен гэдэг хүн бол юу хэлсэн байдаг гэхээр зорилгогүй амьдрал бол залуургүй завтай адилхан юм а гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол залуургүй зав бол зүгээр салхинд тугдж байгаа далайн давалгыг дагаад явна. Хаана очих нь тодорхойгүй, хэзээ очих нь тодорхойгүй. Зорилго гэдэг бол хүний амьдралын нэг зэгээс нөгөө зэгт наваачиж байгаа. Нэг чухал одоо залуур охно шүү дээ. Тэгэхээр энэ зорилго чи өөрөө хаанаас төрдөг гэхээр бидний сайн мэддэг нөгөө мөрөөдөл эсвэл маш тодорхой алсын хараанаас төрдөг. Хүн алсын хараагаа маш тодорхой бий болгоод алсын хараагаа хүн одоо харцсан багад. Тэр алсын хараанд хүрэхийн тулд зорилгоодыг бий болгодог. Зорилгоудад хүрэхийн тулд хүмүүс зорилтуудыг гэдэг ч юм уу те. За ийм нэг жижигрээд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол та 15 жилийн дараа хэн болох гэж байгаа гэдэг урт хугацааныхаа одоо зорилгыг та бий болгоцсон бол тэрийг нь ажиглуулад дунд богино хугацаанд ингээд төлөвлөж болно шүү дээ. За тэгээд тэр төлөвлөгөөнд хүрэхийн тулд зорилгоо тавина гэсэн. За би эхний дунд хугацааныхаа зорилгод хүрэхийн тулд эхний 1 жил юу хийх вэ? Тэ? За эхний 5 жил юу хийх вэ гэдэг юм уу зорилгоо тавьчих. Тэгэхээр айгүй гоё юм. Тэгэхээр нөгөө нэг 15 жилийн дараах амьдрал чинь өнөөдрийн чинь амьдралтай холбогдох хэрэгтэй гэсэн үг. Холбогдох хэрэгтэй. Жишээлбэл 15 жилийн дараа би яг нэг ийм сэдвээр ийм ном бичэндэ гэж бодлоо. Одоо алсын хараатай тий. За энэ ном томоор бүр өнгөтөр тий харлаа гэж бодъё л тий. За миний энэ бичсэн ном үнэхээр энэ салбарт за жишээлбэл удирдлагын салбарт, менежментийн салбарт үнэхээр бестселлер болж тий. Үнэхээр Монгол хүний сэтгэлгээ, Монгол одоо удирдлагын арга барилд маш одоо шинэ ийм хувь нэмэр оруулна ч юм хийнэ гэж бодсон гэсэн үг. За ингээд бодлоо тий. За ингээхийн тулд би эхний дунд хугацааныхаа төлөвлөгөөг бий болгоно. За эхний 5 жилийн дараа гэхэд би номныхоо бүх агуулгыг судалгааг нь хийсэн байна ч гэдэг юм уу. За ингээд гоё өнөөдрөөс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө backward planning гэж ярьдаг да. Одоо ирээдүгөөс хойш ухарж байгаа төлөвлөгөө байхгүй. Алсын хараач аль хэдийн биелсэн юм шиг өнгөтөр таны амьдралд, таны хаалган дээр ингээд тод харагдаж байгаа.
тэгтлээ бүр төсөөлж тэгтлээ бүр алсын хараагаа тодорхой болгочихно шүү дээ. Тэгэхээр эн чи одоо орой эрт унтахын тулд өнөөдөр би энэ ажлуудаа амжуулахгүй л гээл болохгүй гэл одооноос үзнэ гэсэн үг байна шүү дээ. Тэрийг зүгээр амьдралынхаа урт хугацаанд авчиж юм бол яг юм байж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл оройны чинь төлөвлөгөө биелсэн байхын тулд одоогийн чинь цагтаа холбогдох хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. За энтэй адилхан. За тэгэд энэ алсын хараанд өөрөхийн тулд өөрөөр хэлбэл зорилгоудаа бий болгож. Зорилгууд чи өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр би 3 жилийн дараа судалгаагаа хийгээд дууссан байна. Номныхаа агуулгыг гаргацсан байна гэдэг юм уу те. За ингэхийн тулд нөгөө зорилтуудаа буюу өнөөдөр би 7 хоног би доороо хийж 2 өдөр нэгд өдөр 5 дахь өдөр 2 өдөр доороо хийж нэг 4 цаг яг энэ номтойгоо холбоотой судалгааныхаа амьдаар суунаач гэдэг юм уу. Зорилтоо тавьчих штэ. За ингэхээр юу гэхээр нөгөө нэг алсын хараа гэхээр тэр асад байгаа нэг харагдахгүй мөрөөдлөхөр нэг мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм чинь гэдэг нэг юм хийсвэр мөрөөдлийн сэтгэлгээ биш харин яг бодиттой өнөөдрийн миний дараа 15 жилийн дараах амьдрал өнөөдрийн амьдралтай ингээд бодиттой холбогдох боломжтой юм аа л гэж байгаа. За энэ дунд чи энэ алсын хараа гэдэг дунд чинь зорилго гэдэг маань өөрөө маш чухал зүйл байна шүү дээ. Өөрөөр хэлбэл алсын хараанд өөрхийн тулд зорилгоо тодорхой болгож байгаа. Тэгэхээр за ингээд энэ бол ингээ айгүй гоё байгаад байна шүү дээ. Гол нь энд одоо Христ итгэл ямар амаа. Чин хүн яг л ингэх ёстой шүү дээ. Гэхдээ Христтэй Христгүй ингээл явчихна шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгэхээр одоо би яг энийг ярих гэдэг л да. Тий. Би эхлээд нэг санаагаа хэлээд. За тэгэнгүүт л энэ чи юу болж байгаа вэ гэхээр хүн яг хүн энийг мэддэг, бүх хүн мэддэг. Тий. Мөрөөдөлтэй бүгдээрээ л гоё. Алсын хараатай амьдрах хэвээр бүх хүн ирээдүрэж гэсэн сайн сайхныг мөрөөдөж амьдрдаг тий. Гэхдээ яг өмнөдөө бол мэддэгчсэн яг амьдралдаа эмгэгцэгцэнд оруулаад яг ингэж хэрэгжүүлж амьдрдаг хүн хоордог. Цөөн тооны хүмүүс яг алсын хараагаа тодорхой болгоод зорилгынхаа дагуу амьдрдаг. Зорилгоороо өдөртүүлж амьдрдаг гэсэн цөөн тооны хүмүүс. За яг тийм хүмүүсийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр илүү их нөгөө амжилтанд хүрээд байгаа хүмүүс гэж хэлж байгаа шүү. Хийж ижил амжилт шүү дээ. Яг үндэ бол яг бодит амьдрал дээр өдөр тутам бид нар зорилгоо дагахаас илүү хүслээ дагаж амьдрдаг. Яг энэ цагт би юу хийвэл надад илүү кайфтай, надад илүү тайван, надад илүү гоё байх вэ? Тэрийг дагаж амьдрдаг. Тэрс би юу хийх ёстой вэ гэж шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол хийх ёстой дээр биш, хийх ёсгүйгээ зөвхөн хүслээ дагаж амьдрдаг гэсэн. Энэ асуудал. Гэтэл яг энэ нөгөө нэг зорилгоороо алсын харааныхаа төлөө зорилгоороо өдөрдүүлж амьдарч байгаа нэг юм хэд хэд ач холбогдлууд байхдаг. За нэгдүгээр жишээлбэл нэгдүгüрт нь бол юу гэхээр зорилгоо мэдсэн хүний амьдрал илүү их нөгөө нэг утга учиртай болчихдог. Юуны төлөө амьдраад байгаа? Хэн болох гээд байгаа? Тэ? Хаах гээд яваад байгаа юм тэ. Энийгээ мэдээд ирэхээр хүн чинь нөгөө нэг зорилготой амьдрч чинь утга учиртай болоод унах үед, шантрах үед, хэцүү байх үедээ би чи ийм зорилгын төлөө явж байгаа хүн шүү дээ гэдгээ санаад бас нэг болсон шүү дээ тий. Тэгэхээр нөгөө амьдралд хамгийн эмгэнэлтэй зүйл бол өвхөл биш харин хамгийн эмгэнэлтэй зүйл бол зориггүй амьдрал юм а гэж нэг үг өгдөг шүү дээ. Яа зайцс тийшгүй. Тийм учраас зоригтой амьдрах нь утга учирыг нэмэгдүүлдэг гэсэн. Хоёрдугаарт нь бол зориг гэдэг бол амьдралыг бас энгийн болгож өгдөг. Энгийн гэж юу? Маш тийм хэд ихтэй нөгөө нэг яг заавал ийм юмтай болох ёстой. Заавал үр хүүхдтэй ийм имийг үлдээх ёстой гэл хамаг амьдралаа тэрний төлөө ингэж зориулаад байдгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн бол юуны төлөө амьдарч би яг бүр хүүхдүүдтэй юу өвлүүлэх юм. Юу гэхээсээ илүү бараг сүүлийн үед бол юу гэж ярьж байгаа гэхээр юу өвлүүлэх чинь чухал шээ. Харин хэнийг үлдээж байгаа чинь чухал аач гэдэг юм те. Дахиад нэг өөр сэтгэлгээний юм нэг өөр онцлогуд гарч ирж штэ. Энэ тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй бас ингээд юм болгоныг авч өгнө гэж бүгднэрүүн тэмцэхийн оронд яг хэрэгтэйг нь үлдээгч гоё. Хэрэгтэй хэрнээ баг зүйл рүү одоо угаасаа нэг юм болчихсон шүү дээ. Одоо ингээд одоо жинзэгийнхэн гэл нэг зэнзгэр үе гараад ирж штэ те. Тэгээ судалгаанаас харах юм бол жинзэгийнхэн чи өөрсдөө мөнгө олоод өөрсдөө хамгийн худалдаа авалт хийж байгаа ийм үе байхгүй. Яа за тийм үү те. Судалгаанаас харах юм бол бүх цаг үед хамгийн худалдаа авалт хийж байгаа хамгийн их мөнгөний менежментийг бүр ингээд парадокс байдлаар ашиглаж чадж байгаа үеийнхэн чи жинзэгийнхэн байхгүй. Тэд нар өөрсдөө мөнгө олчж байна. Өөрсдөө онлайн худалдаа авалт хийж байна. Өөрсдөө сейвинг хийж байна. Тэгэнгүүтлээ жинзэгийн ч одоо насанд хүрээд ирэхээр тэгж штэ. Аав ээж бид танаас мөнгө авахгүй, байр авахгүй. Өөрөө зохицуул яа. Өөрөө өөрийнхөө амьдралд би хариуцлагатай хандаад
би өөрөө амьдралаа босгочноо. Тэгтэл аав ээж нь тэд нарын төлөөс та нөгөө хурамсаа хулцах шахал те. За энэ охиндоо бол нэг өрөө байр те. Энэ хүүдээ бол өстой голон цалгах хүүтэй нэг 3 өрөө байр гэл тэрний төлөө амьдэрсэн байгаа байхгүй. Өстой нөгөө хөлийн дөрөнд гарын ганцхан гэдэг үгийнхаа дагуу амьдэрсэн. Гайгүй нэг хадгаламжийн мөнгөтэй хадгаламжийн төвтөрүүлдэж гэл амьдраад нь штэ. Тэгтэл жинзигийнхэн тим имийг заавал авах шаардлагагүй гэж үзэж байгаа байхгүй. Харин эцэг эхчүүдийн жишээлбэл төвлөрч тэднэрт үлдээх өв болвол одоо бол юу гэхээр тэдэнд үлдээж байгаа зөв амьдралын хэм маягч гэдэг юм уу? Сайн зан төлөвч гэдэг юм уу? Тэ? Энэ нь илүү үнцэнтэй өв болоод байгаа. Тийм учраас та юу үлдээж байгаа гэдэг дээр бити төвлөрөөч. Харин хэнийг үлдээж байгаа вэ гэдэг дээрээ төвлөрөөч гэдэг юм уу? За сүүлийн үед бол иймэрхүү сэтгэлгээний нөгөө майнд шифт гэдэг ийм зүйлүүд дээр бол жишээлбэл энэ зорилгын талаар ингэж яригдж байгаа байхгүй. Тэгэхээр та юуны төлөө амьдраад байгаа? Тэ? Амьдралаа энгийн болгооч. Тэ? Яг нэг цөөхөн асар их мөнгө олох гэж ингээл шүн өрөө болтол ажиллаж байгаа хооронд ажлын цагаараа ажиллаад их мөнгө олохгүй байж болно. Гэхдээ хүүхдүүдтэйгээ илүү чанартай чансаатай цаг гаргачаач гэдэг юм уу те. Тэр чин хүүхдүүд чи үлдээж байгаа том өв юм аа. За гих мэтлэн. За ингээ ярих юм бол нэлээд жоохон сунжирч гэдэг. Тэгэхээр энэ бол айгүй зөв. Тэгэхээр нөгөө нэг юу хийх хэрэгтэй вэ? Юу хийх заавал шаардлагагүй гэдэг дээрээ төвлөрчгөр амьдрал энгийн болчихж байгаа гэсэн. Нэг талаар шүү дээ. Нэг талаар. Хоёулын одоо үндсэн асуулт бол Христ итгэлийг ямар хамаатай байлаа тий. За тэгэнгүүт би одоо үндсэн хариулт руу орох гал байна л да. Тэгтээ яг би түр хэлсэн шүү дээ. Ер нь зорилготой амьдралын ач холбогдлын талаар бас жоохон ярьчвал. За дараа нь бол яг зүгээр нөгөө зорилготой амьдрал хүнд юг өгдөг вэ гэхээр нөгөө амьдралынхаа фокусыг их зөв тааруулж амьдрах боломж өгдөг. Одоо фокусыг тааруулна гэдэг нь яг хүрх цэгээ юу эсвэл төвлөрлийг төвлөрөл. Фокусгүй утсаар фокусгүй зураг гараа шүү дээ. Тэр зураг бол фокус нь таарч авах нь хамгийн чухал байсан тий. Тэгэхээр яг үнтэй адилхан нөгөө амьдралын фокус чи юун дээр төвлөрөх хэрэгтэй гэдэг дээр их зорилго чи өөрөө бидэнд их зөв зүйлийг ингэ зааж өгч байгаа. Тэгээ бусд нь болохоор блардах юм уу тий. Тий ер нь яг хуу мэдээж яг нэг л юм дээр төвлөрөх гэсэн үг биш шүү дээ тий. Амьдралынхаа чухал үнцэнтэй зүйлүүд үнэт зүйлүүдээ чагсааж байгаа тий. За хамгийн их төвлөрөх ёстой юм амьдралын баланс, ажил амьдралын тэнцвэрийг авч явах ёстой. Чухал юм бол энэ бас энэ ч гэдэг юм уу те. Ингээд төвлөрлүүдээ бид нар бий болгоно шүү дээ. За тэгэхээр гих мэтчл одоо зорилго бол хүний амьдралд илүү их эрч хүчийг нэмдэг ч юм ингээд олон ач холбогдолтой талуудыг бид нар харж байна. За тэгвэл Христ итгэл залуучуудын амьдралыг ялангуяа те цаанаасаа ингээд нэг механикаар те эсвэл одоо автоматар те ингээд за чиний амьдрал яг л юм байх хэвээр. Тий. Яг л ийшээ л юу. Тэгэл болоо. Тэгэл болоо. Тэ гэдэг яг нэг ийм чиглэл рүү авч явд юм уу гэдэг нэг юм ойлголт байгаад тах шиг байна. А энд бол би шууд хэлэхэд бол үгүй. Үгүй. Мэдээж Христ итгэл нэг цэгээс нөгөө цэг рүү очихыг бол бидэнд уриалж байгаа. Жишээлбэл одоо газраас тэнгэрлүүч гэдэг юм те. Энэ нь юу гэсэн үг гэхээр Христ итгэл чи өөрөө болвол итгэл үнэмшлийн асуудал учраас итгэл үнэмшил гэдэг чи өөрөө ингээд нэг энэ дэлхий дээрх амьдралын нэг 70-80 жилийн амьдралыг 90-100 жилийн амьдралыг заагаад дуусчих юм бол утгагүй байхгүй. Тэгэх юм бол зүгээр бусад одоо юу гэдэг те зүгээр хувийн хөгжлийн хичээлүүд ч юм уу амьдралын дасгалжуулалт юм уу те тэрнээс ялгаагүй болчихно гэсэн үг. Христ итгэл үнэмшил чинь өөрөө биднэрт мөнхийн зүйлийн тухай ярьж байгаа байхгүй. Мөнхийн зүйлийн талаар. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр мөнхийн зүйлийн талаар ярина гэдэг маань өөрөө бидэнд юг харуулж байна гэхээр энэ дэлхийн амьдрал дуусны дараа ч гэсэн хаана очих вэ гэдэг. Бүр ингээд бидний амьдралаас цаашаа даваад гарцсан тэр алсын хараа тэр мөрөөдлийн тухай ярьж штэ. За энэ бол ерөнхий том зургаараа бол бидний амьдралын зорилгыг итгэл үнэмшчин өөрөө бид нарыг энэ хорвоо ертөнцийг орсны дараа хаана очих вэ гэдгийг тэр зорилгыг чинь зааж өгч ямаа гэдэг. За энэ бол ерөнхий том зураг. Тэгэхээр яг ингэнгүүт одоо энэ мөнхийн гэсэн юм чинь за энэ дэлхий дээр бол тэгээ яах вэ тэгэл гайгүй шиг байж байгаа л дуусч болох юм биш үү гэсэн юм өгчихгүй юу? Тэгэнгүүт л ингэж байгаа. Тэгэнгүүт энэ бол би сая хэлсэн шүү дээ том зураглаар бол тэ итгэл үнэмшлийн асуудал. Тэгвэл энэ дэлхий дээрх амьдрал дээр биш үү те бүр Христ итгэл харин ч зориг ба алсын харааны тухай хаанч заадгүй хаанаас ч ойлгохооргүй
олж авахааргүй тийм эрхэм чухал юмнуудыг бидэнд заадаг. За жишээлбэл ийм ба. Одоо юу гэдэг хүмүүс бид нар би хинбэ гэл тэ өөрийнхөө дотоод ертөнцөөр аялал тэ өөрийнхөө дотороо давуу тал, потенциал, авьяас бэлэг тэ өөрийнхөө дотор байгаа тэр сайн талууд дээр, давуу талууд дээр энэ дээрээ төвлөрч энийгээ том болгож иж энэ дотроосоо өөрийнхөө давуу тал дээр төвлөрч энэ дотроосоо алсын хараа гэдэг юм, зориг гэдэг юм төрүүлэх хэрэгтэй байдаг. Өөрийгөө олж нээж тэ. Өөрөөр хэлэх юм бол яг надад зориулсан амьдралын зорилгыг би хэн нэгэн хүнээс канондож авдаг байхгүй. Тийм шүү дээ. Тий. Яг нь жишээлбэл одоо юу гэдэг нь за алдартай амжилтанд хүрсэн хүмүүсээс бид нар амьдрах ухааныг амжилтанд хүрсэн арга замуудаас нь суралцж болно. Би Стив Джобсаас суралцлаа гэд би Стив Джобс болохгүй шүү дээ. Тийм үү? Зүгээр тэр хүний арга барилуудаас бол суралцж болно шүү дээ. Тэ? За яг үүнтэй адилхан би хин нэгнээс алсын хараа канондож авдаг харин алсын хараа бол миний дотор байгаа тэр давуу тал дээрээс би юу хийж байхдаа илүү их жаргалтай байдаг, юуг илүү сайн хийж чаддаг, би юуг хийхдээ илүү их надад одоо амархан байна. Амархан сурч болж байна. Энэ зүйл дээрээ төвлөрөөд би хэн болох вэ гэдгээ төрүүлэх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө дотор зөвхөн өөртөө зориулж тэ. Яг өөрийнхөө миний л яг хурж болох юм гэдэг нь юу ах вэ? Өөрөлдвөл чиний алсын хараа бол чиний дотроос л төрнө л гэсэн үг. Түүнээс хойш зарим хүмүүсийг бүр зарим эцэг эхчүүд хүртэл яадаг вөхөр хүүхдүүдээ хүүхдүүдийнхэн мөрөөдлөөр биш өөрийнхөө мөрөөдлөөр амьдруулах гэдэг. Чи одоо 12-д төгсөж байгаа зү. За чи одоо ийм ч олно гэдэг. Үгүй хаава би сууй стормоор шүү дээ дуудуулмаа. За юу яриад байгаа манай удам тийм урлагийн хүн байгаагүй би дээ дэм юм яриад чи. Эмч болно. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ өмнөөс өөрийнхөө мөрөөдлийг хүүхдүүдтэй тулгаад байгаа. Гэтэл яг үнэндээ бол Христ итгэл бидэнд юу зааж байгаа вэ гэхээр чиний дотор байгаа тэр давуу тал. За Библийн хэлээр бол бүр талант гэж хэлж байгаа. Авьяас бэлэг. Бурхноос өгсөн бүр тийм авьяас бэлэг байдгаа тий. Түүнийг чи нээн илрүүлээд тий түүн дээрээ одоо үндэслэн өөрийнхөө амьдралын зорилгыг бий болгох хэрэгтэй гэдгийг бол Библи бол бидэнд хэлж байгаа юм. Бүр хүнд ийм өгөгдөл байдаг гэдгийг хэлдэг гэж юу? Тэгэхээр бүр ингэж байгаа шүү дээ. Тэр өгөгдсөн өгөгдөл маань тийм ээ онцлог шинж маань өсөж бүр ингээд том болж хөгжих боломжтой. Энийгээ хөгжүүлээч. Жишээл яг нэг Библи дээр юм нэг сургаал зөвлөл байгаа юм л тэ нэг одоо эзэн явахдаа өөрийнхөө царц нартаа заримд нь 2 талантыг, заримд нь 4 талант, заримд нь 5 талант. Нэг нөхөрт бол 1 талант өгөө явсан байгаа. За. Тэгээ аян замд очиж буцаад ирсэн чинь 2 талант авсан хүн нь тэр талантыг нь өсгөөд 4 болгоцсон. За 5-ыг авсан хүн 10 болгоцсон. Талант гэдэг нь болохоор яг тухайн үеийн мөнгө нэмдэгдэлтэй. Гэхдээ мөнгө өгсөн гэсэн юм шүү дээ. Гэхдээ яг энийг сургаалт зүүрлэл шүү дээ. За нэг нөхөр нь болохоор ганцхан талант авсан учраас газар булцсан. Нууцсан байгаа байхгүй. Үрээчгүй, өсгөчгүй. Тэ? Тэгтэл өнөөхөө эзэн ирээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр 2 талантыг 4 болгосныгаа итгэмжид сайн байна гэж тэ. Өсгснүүдийн тэгж хэлж байгаа. Харин 1 талант нууцсан хүнийг бол чи энийг яагаад өсгөөг юм бэ гэж тэ зэмлэлсэн. Яагаад эргэлтэнд оруулаагүй юм бэ гэдэг юм гэсэн үг тэ. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө л энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн амьдралын нэг чухал зорилго бол хүн болгоно нэг шатнаас нөгөө шат руу. Хүн болгоно нэг төвшингээс дараагийн төвшин лөө. Хүн болгон хөгжиж явах хэрэгтэй. Тэр хөгждөг сэтгэлгээг ярьсан байна шүү дээ тий. Тэгэхээр үнийг хүн төрлөختөн амжилт ч гэж ярьдаг тий. Үнийг хүн төрлөختөн хөгжил шинжилэлт ч гэж ярьдаг. Тэгэхээр Библи бол яг л ингийн энийг л зааж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан чамд өгсөн тэр авьяас бэлгийг чи хөгжүүлж гин үү? Өсгөж гин үү? Үржүүлж гин үү? Илүү том болгож гин үү? Тэ? Энэ болгоно дээр төвлөрөөд чи өөрийнхөө амьдралын зорилго хэн болох гэдэг гэдгээ тодорхой болгосон юм. Одоо зогсолтгүй сурж гин үү те? Цагийг зөв ашиглаж гин үү тэр гэж асууж яах гэсэн үг шүү дээ. Тий. Саяны тэр их гоё юм нь юу вэ гэхээр тэгэнгүүт л яаж байгаа вэ гэхээр бидний чинь нэг ийм тулгарч байгаа шүү дээ. Төрөний хэлснээр нөгөө уул нь олоолс та алаад өмөрөөдөг.
2025 оны зааг дээрээс хүслийн жагсаалтаа бичээл те. 2025 онд виста бодоолгоод өгнө гэл ингээл гоё. Бараг 10 кг тураад мураад гэлөө. Тийм. Тэгэл яг тэгж нэг сард нэлээд жоохон гайгүй явж бол 2 сар жоохон дундраал 3 сараас бүр жижигрээлтэй. Тэгэл 100 амралт төвчлэнгүүд зас намраас халаад өгнө ч гэдэг юм уу те. Өөрөөр 3 сар үлдсэн тий. Тэнгүүд чинь энэ чи яг үдэ хүмүүс бид нар нэг амьдралын сахлах утгагүй ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг нэг юм амьдралаа нэг дөрмийн дагуу биш нэг хувийн тэм нэг амьдралын хэм маяг байгаа даа штэ. Жишээлбэл. За энэс болоод би тэгэл 2025 оны 12 сард эргэл харсан чи нэг амар тэм амжилттай явуулсан юм баггүй. Нөгөө нэг 25 оны 1 сард төлөвлөжсэн 12 сард төлөвлөжсэн юм баггүй. Нэгэн ч биелээг баг. За яг 50% тач байт юм уу те. Эсвэл нэг 20% бол бас алж штэ. За ингээд юу яаж чад. Тэгэхээр эн чинь нөгөө нэг зорилгоо биш хүслээ дагаад амьдэрсэн нэг хэм маяг болчихж байгаа шүү дээ. Сахлаг батгүй байлаа тий. Гэтэл Библи бид нарыг энэ тал дээр маш гоё ингэж маш гоё уян хатан хэрнээ маш энгийнээр тасгалжуулж өгч өдөртөж өгдөг хөө. Нөө за яаж? Тий. За жишээлбэл ер нь хүн хэлэхээс цаас жүчгээс гэж ярьдаг шүү дээ тий. Боёо өндөө бол бид нар чинь ингээд байнга л ер нь суралцаж тий байнга л бид нар ингэж нөгөө тасралтгүй дэвшихийг хүсэж байгаа бол тасралтгүй суралцаа гэдэг байгаа шүү дээ тий. Суралцсан гэдэг бол нэг цэгээс нөгөө цэг дээр очиж байгаа юм биш ээ. Суралцсан гэдэг бол үргэлж явж явах хэвээр аялал энэ төр бид нар мэдэн шүү дээ. Яг энтэй адилхан жишээлбэл Христ итгэгч нар баг өглөө болгон жишээлбэл чимээгүй цаг гэдэг юм хийхийг зорддог. Чимээгүй цаг. Тий чимээгүй цаг. Чимээгүй одоо өөрөө цаг гаргаад тэр цагтаараа Библи унших. Зөв. Тэр цагтаараа Бурхан тандан залбирах. За тэрийг чимээгүй цаг гэж. Тэрийг болж бид нар чимээгүй цаг гэж хэлж квити гэж хэлдэг. За тэгээд энэ одоо цаг дээрээ жишээлбэл бид нар яаж явах нэг би Бурханы өмнө тий Бурханы өмнө би яаж амьдрч байна? Би хийх ёстойгоо хийж гинэ үү? Энэ амьдралд би ямар бодол санаатай тий ямар үйл хэрэгтэй хэрхэн амьдарч ингээд өөрөө бодоод Бурханы өмнө ямар ч хүн Бурханы өмнө ирчил за өнөөдөр би өстө яаж хийж байгаа л нэг өстө нэг хар тамхинд орчмоор байна да. Өнөөдөр өстө яаж хийж байгаа л ингэж игээр муу юм бодохгүй шүү. Өнөөдөр сайхан юм болоод уучмаар шүү гэхгүй да. Гэхгүй шүү дээ. Харин яавал би Бурханы өмнө би бусдын өмнө би энэ амьдрал үнцэнтэй болох уу? Яавал би отго учиртай амьдрах уу гэдгийг л бодно шүү дээ хүн. Ямар ч хүн тийм ээ. Яг тэр практик дээр тэгэх үү те таавс тэгэх үү? Тэгэн шүү дээ. Тэгэнгүүт эн чин хүний амьдралын бодол санаа те амьдралын үйл хэрэг амьдралын хаашаа явахгүй байх уу гэдэг чинь ингээд яг үндэ бол илүү их зааж өгөөд илүү чиглүүлж өгдөг. За энэ бол яг нэг юм амар тийм шашинлаг үйл хэрэг гэхээсээ илүү энэ бол Христ итгэл гэдэг өөрөө харилцаа байхгүй. Харилцаа. Зэ харилцаа. Харилцаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг талыг л сонсдог биш. Христ итгэл гэдэг бол харилцааг бий болгодог. За энэ нь юу гэсэн үг гэхээр би Бурханд хэлдэг. Бурхан залбирдаг. Бурхантай харилцаа гэлээд байгаа юм тий. Тэгвэл Бурхан надад бас хэлдэг. Би бас Бурханыг сонсдог. Тэгэд би Бурханаас авсан үг, Бурханаас авсан тэр үгээрээ бас бусдад харилцаануудыг бий болгож яддаг ч гэдэг юм тий. Бурханыг яаж сонсох вэ? За Бурханыг яаж сонсох вэ гэхээр өглөө босохоор ингээд дахиад онгодон зав. За. Тэнгүүтэл тэр дахааны хэллийг ойлгох хэрэгтэй. За тоглосон. Бурханыг яаж сонсдог вэ гэхээр Библи уншлагаар. Би жаа нэг сони юм ярих уу? За. Чи надаас энэ асуултыг асуух байсан бахал та. Жишээлбэл та тэгээд одоо Христэд итгэдэг юм бол таны амьдралын зорилго өөрчлөгдсөн үү энэ гэл те асуух байсан баг. Өөрөө яг та ингэж өөрчилсөн үү? Тий. Таны амьдрал яг хэрэгжсэн үү гэж асууж шүү. Тий. Тэгээд за би хамгийн сүүлийн үе миний амьдралд айгу том одоо би өөрчлөлт хийсэн саяны ярьсан нөгөө харилцаа гэдэгтэй холбож би хэлээ л та. Тий. Манай гэр бүл сая 2018 оноос 2024 он хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарсан. За. Манай хүүхдүүдийн сургууль сураал те
эхнэр битээ ерөөс тэнд ингээд ажиллаж амьдраад ингээд сайхан байсан. Тэ илүү одоо юу гэдэг өөр орчин, өөр соёл, өөр соёл суралцаад тэндээ бүр ингээд тасан зогцоо тэ хэл ус мус соёлыг ялгамаас уцаас болоогүй зүгээр яг илүү монголчуудтай байгаа болохоор тэгтээ яг дэжгүй тэ мэдээж бас нэг орчинд нөгөө хүн байна даа ч одоо тий. Яг хүнтэй нэг копи угаа суугаад ойлголцсон л тоо сайхан ярих юм ярьчин. За ингээд ер нь бол 5 жил гэдэг чинь өөрөө л яг нөгөө тасан зогцоод тэндээ ер нь сууршихад бэлтэж байгаа энэ хундамаа ингээд тавьсан жил байхгүй. Тэгээ одоо дээр нь бол тэндх амьдралын маань тий. Тэгээ байшин барилганд баригдаж байгаа юм шиг амьдрал маань ингээд өрнөд явах бүрэн боломж бол байсан. Сайхан суурэ тавиад тий. Суурэ тавьсан. За одоо ингээд солонгос шингүүл шингий шүү гэж бодсон байна шүү дээ. За ингээд байж исэн чи ер нь бол надад нэг тийм бодол төрдөг байхгүй. Гэхдээ ер нь солонгост амьдрахгүй Америкт нэг яваад сурчий. Тэгэж манай хүү бол одоо солонгос хэл гэхээс илүү англи хэлээр ингээд илүү сайн ярьж марж байгаа те. Хүүгийнхээ боловсролтыг ботсон ч гэсэн за өөрсдөө ч гэсэн ер нь бол нэг одоо л сурахгүй бол оройтлоо. Сурах хэрэгтэй бол одоо л сурыг. За тэгээ нэг сургууль руу ингээд би ингээд Америкт байгаа нэг сургууль руу аплай хийсэн чинь нөгөө сургуульч өстэй онлайн ярилцлага аваад өстэй тэнцэж мэдсээд тэгээ хоёр хүүхдтэйгээ хүрээдрээ. Тэ онгоцныгоо билетийг өөртөө аваад хүрээдрээ. Бусдын болоод өстэй кампус ингээд байлгаад тэ танаа гэрүүлэг бол ингээд сип хийлгэнэ. 100% scholarship өгөөд тэ ингээд сургая гэдэг гоё боломж шүү дээ тэ. За тэгэл явна мөн гэж бодоол битэр чи нөгөө нэг тэнд ажиллаж исэн солонгос молонгосуудаа хэлээл. За одоо ингээд явлаа. Тэгэл тэрнийхээ хажуугаар мэдээж хамгийн түрүүнд нөгөө нэг түрүүний хэлсэн тэр чимээ цаг гэдэг юм хийгээд Библи уншаад. Тэгсэн чинь Библи дээр нэг юм түүх байдаг байхгүй. Яг ингээд нөгөө нэг бурханд итгээд ингээд ажиллаж амьдраад ингээд явж ирсэн нэг Илиша гэдэг нөхөр. Амьдрал нь яг нэг юм шийдвэр гаргах тийм цаг мөч, тийм бэрхшээл тулгараад тэгээ мань нөхөр яг тэр нэг ууланд ингээд агууд очиод ингээд байждаг байхгүй. Ганцаараа цаг гаргаад. Тэгсэн чинь бурхны үг Илишад ингэж ирж байгаа байхгүй. Тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр Илиша чи наад агуудаа юу хийж байгаа юм бэ? Тэ? Явж Дамаскын цөлөөр яв, буцаж яв, хүмүүсийн дундор. Тэ? Чи чамд надаас өгөгдсөн тэр авьяас бэлэг. Энэ болгоныг дагуу чи дахиад өргөжлүүлээд ажиллах юм. Буцаад яв гэдэг тийм үг ирж байгаа байхгүй. Илиша. Тэгээ Илиша буцаж яваад тэгээ дахиад ингээд одоо нөгөө ажил үйлчлэл ингээд хийж байгаа. Тэгээ энэ үг ерөөсөө эхнэр битэрт ингээд маш тийм товтомдчтай ингэж ирээд тэгээ ер нь бол энэ үгийн тайлал нь өөрөө те миний амьдралд яагаад яг ийм үг ирж байгаа юм бэ гэдэг одоо бурхантай харилцаасаа. Тэгээ эцсийн бүлэгтээ бол энэ бол миний тэр Америк явах тэр зорилгыг өөрчлөөд буцаад яв гэдэг нь Монгол руугаа яваа гэдэг. Ийм одоо өөрчлөлт рүү намайг авчираад тэгээд би 2024 оныхоо 8 сар гэхэд би Монгол руугаа явах тийм шийдвэр гаргаж байгаа юм. Тэгээд би хоолн Америк явсан. Тэгээд яг манай найзууд танилуд яг Монголд ирсэн. Тэндээ тэгээд Америк руу явахгүйсэн. Эсвэл тэгээд солонгостой байж байгаа байсан. Чи чинь солонгост гайгүй байсан биз тэгэл. Хүмүүс тэгнэ. Тэнийг юм уу баргал те. Монголын юм стресстэй байхад. Им хэцүү байхад яг ч ирсэн. Гэтэ. Тэгж хэлж байгаа. За. Тэгэнгүүт нь юу гэж хариулв. Тэгээд би ирэх ёстой цагтаар ирсэн л гэж би хэлсэн. Тэгээд яг л ирэх ёстой цагтаа ирсэн юм байна. За тэр нь яаж мэдгэж байгаа гэхээр би яг энэ цаг үед ирсэн нь миний ээж одоо 80 гаруй настай баг ирж ахж байгаа хүн байдаг байхгүй. Яг л ээждээ би хэрэгтэйсэн юм байна. Ээжигээ асрах, ээжийнхээ амьдралын сүүлийн он жилүүдэд би хотгон хүүгийнх нь хувьд би хамт байж өгөх те. Энэ үйл явц бол надад би чи цаашаа явцсан бол ээж маань хэцүү байх байсан байна да гэдгийг ирснийх дор ойлгож байгаа юм. За хоёрдугаарт нь би бол сүмийн пастор хүн. За. Тэ. Яг энэ цаг үед би бас ирээд одоо Монгол илгээлт гэдэг нэртэй христийн цуглаанаа эхлүүлээд
Тэгээд Солонгост надтай хамт Солонгост ажиллаж амьдарч байсан зарим нэг амьдарч байгаад Монголд ирсэн зарим нэг хүмүүс маань энд ирээд ер нь бол цуглаан Монголд явах хүүгүйгээ мэдгүй ингээ байж байгаа хэрэг ингээ дуулцалтаад бид нар ингээ хамтдаа ингээ дахиад цуглаа эхэлж байгаа тийм. Энэ нь илүү одоо миний хийх ёстой тэр зорилгын төлөөх тэр үйл хэрэг маань яг ингээ зорилготой маань ингэж уялдаж байгаа хэрэг. За тэгээд хүүгийн маань хувьд Америк руу явснаас Монголд ирсэн хамаагүй одоо харахад бол маш тийм зөв шийдвэр байсан. Ягаад? Миний хүүгийн хувьд бол яг Америкт очиж дунд сургуульд сурснаас Монголдо ирээд дунд сургууль сурсан англи хөтөлбөртэй монгол сургууль байхгүй. Тэгээд монгол хэлээ сураад монгол ах усаа хэлдэ илүү их тасан цогцоод монгол сургууль ирээ сурсан ч гэсэн нэг усанд орсон загас шиг их гоё ах манай хүүгээд. Тэгээд хамгийн гол олзуурч байгаа юм. Би цаашаа явж байснаас наашаа явснараа хүүгээ илүү нөө монгол ах усаа хэлтэн илүү орхон байлгаж тэрэн дээр илүү их тасгалжуулж чадж байгаад их баяртай. За гих мэтлэн яг үнэндээ бол би зүгээр хүний оюуханаар бодох юм бол Америк тий. Харин би бол одоо танд жишээ ингэж хэлмээр байна шүү дээ. Христ итгэл яг амьдралын зорилгод нөлөөлөөд Америкт очиод яг гоё алаад тий. Айгуу гоё сурч мураад бүр том боломжийг амьдралдаа бий болгох гэжсэн чи танд нөлөөлөөд буцаагаад Монголд наваад ирж байгаа нь өөрөө нэг төрлийн яг хуу танд гоё юм шиг санагдаж байгаа ч гэсэн нэг жоохон уналт биш гэж үл гэж асуух гэдэг юм л да. Тэрийг бол чи хэлж мэдэхгүй би ч хэлж мэдэхгүй л дээ. Тийш явсан бол бүр ч их уналтай байх байсан юм билүү те. Бас юм ийгэж мэдэхгүй гэж те. Бүр ч хэцүү байх байсан юм билүү. Гэхдээ яг бодит би өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа юм. Би яг нөгөө бодит юмнуудаар ингээд дүнэлт хийхээр бурхны өдөрцөн нь илүү сайн байсан юм байна гэдэгт би огт эргэлзээгүй. Тэгээ өөрөөр хэлэх юм бол би өөрийнхөө хүслийг биш яг тэр чимээгүй цагаар дамжуулан бурхнаас авсан үгийн дагуу амьдрсан нь надад илүү нөгөө нэг сайн зорилгыг бий болгож гисэн. Илүү сайн зорилгыг гэж та яг тэгж дүгнэж байна. Тэгж дүгнэж байна. Яг тэгэхээр бодит амьдралаа харсан ч гэсэн юм байгаа байхгүй. За би бол одоо за яг тоочны насаа хэлээд явах. Би тэгтээ ер нь 50 руу явж байгаа юм байхгүй. 46 тайм уу те. Тэггүй за тоглож. 46.5. За ямар ч үсэ хэлээгүй та тий. Тэгээ яг цаашаага би явчихэд тэгээ манай тэр сургууль бол бас нэг болцолтой байсан л да 100% тэтгэлээж өгөн яг төгсөө шууд буцаад Монголд ирэх хэрэгтэй ч гэдэг юм те. За тийм болцол байсан. Тэгээ яг хамгийн гол чухал зүйл нь юу гэхээр би тийшээ явж цаг хугацаа алдчихснаас Монголд түргэн хугацаанд ирээд хурдан ирээд нэгэнт л би Монголд амьдарч Монголдо би үлцэн амьдралынхаа одоо карьерийг те хөөхөөс хойш амьдрахаас хойш ер нь бол би наашаа ирсэн хамаагүй илүү зөв шийдвэр байсан. Энд дээр бол огт эргэлзэхгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө гэхээс илүү бас монголчуудын төлөө гэж байна. Тий. Тийм орц найрлага бас тэр шийдвэрт нь орсон уу? Тий яг тэгэл амар темп заавал тийм том үг хэрэглээд яг уу. Би бол монголчуудын төлөө л ирлээ мэрлээ гэж өнгөрөхгүй байна тий. Гэхдээ би тийм том үг хэрэглэж чадахгүй байх тий. За гэхдээ ямар ч үсэн таны ингээд амьдралд бол яг нөлөөлж байгаа юмнууд нь зөв байгаад байна шүү дээ. Тавал зөв гэж дүгнээд байна те. Тэгэхээр ер нь залуучуудын амьдралыг ингээд бодоод үзэхэд бас ингээд нэг заас гой боломжуудыг хөөгөөд сайхан дэвшээд явъя гэдгсэн чи Христ итгэл бас нэг юм хайрцаг тавьчаад ингээд те. Тэгээд ах юм шүү. Тийм асуудал гарахгүй юу? Гэхдээ энэ бол би өөрийнхөө кейсийг л ярьсан. Зарим нь бүр энэ утгал те цаашаага бүр харин ч те Америк руу явуулаад сургуульд нь сургаад те илүү ингээд өндөр болгож байгаа юм зөндөл байгаа шүү дээ. Тэгээ нэг хэсэг чинь бүр тэгэл ярьдаг л байсан юм шүү дээ. Энэ Христийнхэн өстой Монгол залуучуудыг Америк явуулаад өстой. Энэ Христийнхэн ч өстой хамаг Монгол залуучуудыг Солонгос явуулаад байна гэх. Гэхдээ яг бидний нөгөө нэг одоо яг нөгөө нэг Христ итгэл дотор ч өөр ингээд янз бүр урсгалууд ингээд олон урсгалууд байгаа шүү дээ. Зарим нь бол ингээд гаж буруу урсгалж гэж хэлж байгаа те. За тэгээ тэр дундаа бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд тий одоо бидний яг зөвхөн Библийг дагдаг зөв урсгалын цуглааны зарим залуучууд бол гадаад дотоодод сураад маш өндөр мэдлэг боловсрал аваад тий ажиллаж амьдарч байгаа мянган залуучууд л байна тий нөгөө талаар бас яг зүгээр хит нөгөө нэг гаж буруу урсгалын тийм
сургаал номлолд автаж тий гадагшаа дутагшаа яваад илүү их нэг амьдралаа баллуурдсан тийм төвгөөч гэсэн байгаа л да. Ер нь аль үзэл чинь тэгэл хоёр талтай шүү дээ. Тий. Тэгэхээр яг одоо юу гэдэг Христ итгэлийн талаарх зориг алсын хараа за тэгээ бурхны өдөрдөмж бурхны оролцоо эднэрийг бүр ингээд нарийн деталь ярих юм бол ялангуяа цуглаан тиймх явж үзөө Христ итгэлийг тийм сайн мэдэхгүй хүмүүс бол одоо шууд ингээд нарийн ингээд ярих юм бол тэр болгоо ойлгохгүй өөрөлдвөл бид нар 1-р ангийн хүүхдэд 10-р ангийн математик заах гэдэгтэй адилхан болчих واخгүй. Яг тэр Христ итгэл гэдэг чинь өөрөө юу гэхээр яг л нөгөө нэг талаар боловсрал واخгүй. Цуглаан эхлээд ирнэ. Эсвэл одоо Христийн тухай сонсно тий. Тэгээ айжмаар илүү их нөгөө ойлгоно. Библийг мэднэ, Библийг уншина, Библиэд танилцсан. Эхний ээлжинд Библийг уншаад ойлгохгүй үйл цаг хугацаа бий болно. Баг багаар ойлгож эхэлнэ ч гэдэг юм уу те. Энд чиг л боловсрал واخгүй. Тэгэхээр би яг хуу мэдээж нөгөө хүмүүс ойлгохгүй байж магадгүй гэж байгаа учраас илүү ойлгомжтой болох хүднээс асууж л та. Тэгэх юм бол та хариулвал бас хүмүүс ойлгож магадгүй байна. Христэд итгэнгүүд за одоо чи бол нөгөө фокус центр те. Тав тэр ярьсан тэрийг ингээ бурхан төвлөрүүлээ. Тэгээ яг ингээ бурханыг хараад амьдрал ерөөсөө амьдралын өөр илүү дутуу юм нэг санаа зовлтгүй яг л ингээ гэсэн нэг тим юунд оруулахгүй юу. Тийм нэг хайрцагт хийх гэдэг нь шүү дээ тий. Хайрцагт хийх гэдэг. Тэгэнгүүт одоо эн чинь ингээ саармагжаад байгаа юм биш үү гэсэн бас нэг болгоомжлол байна шүү дээ. Харин би надад ч юм болохоор ямар тайлбар өгөх вэ? За буюу чи жишээлбэл одоо амьдралдаа нэг зорилготой явж чинь тий. Зорилготой явж чинь. Гэтэ тэр зорилгод чинь чи зорилгоо тавьчаад тэр зорилгодоо хүрэх бэлэн жорч хамт байна уу? Үгүй яг хөө тэгэл гаргана шүү дээ. Ингээд цөв ихэд яг одоо гурлаа илдэлж игнээд ингээд хажууг нь махаа яга ба гэж цөөнгийн жор шүү дээ. Тэрэн шиг ер нь бол яг нэг үлгээд хүнд ялангуяа том алсыг харж байгаа том зураглалыг бий болгосон хүнд яг шууд ингээд очих бэлэн жор гэж байдаг байхгүй. Ямар ч хүнд. Яа тэгэхээр амьдрал чи өөрөө дандаа хүснэр болдгоо шүү дээ. Тийм учраас нэг амжилт том амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол том бэрхшээлтэй тулгарч гэдэг юм уу те. Тэмнэх хүнүүд бас байдаг шүү дээ. Хэрвээ чи томыг зорж байгаа бол те за том дээр очтгоо мөн томын надлын том дээр унана гэдэг юм. Тэгэхээр ядч тэгэхээр томыг зорих нь зөв үгүй те. Тэгэхээр томыг зорих нь бол яах аргагүй зөв. Христ итгэлч гэсэн энийг хөхүүлэн дэмждэг. Өөрөөр хэлэх юм бол Христ итгэдэг тийм хүмүүс том зураглалыг харж томыг харж явах нь бол чухал. Өдөр тутмын амьдралдаа миний хэлэх гээд байгаа санаа бол чи өөрөө хэрвээ зүв алсын хараа хүсэл мөрөөдөл энэ болгоно би болгоцсон нь бурханд бол ямар ч тэгэхэд наадах чинь ингээд миний хүсэл биш штэ тэгээд байхгүй. Яг л зүв байгаа бол зүв байгаа нөхцөл. Харин ч бурхан тэрэн дээр чинь яг хөөхээр таны амьдралыг хэрхэн яаж түүндээ хүрэх вэ гэдэг дээр тусалж зааварчлана. Тийм учраас бүр Библийн сургаалт үгсгээд номдэр хүн өөрийн замыг хүн өөрийн амьдралыг төлөвлөдөг бол бурхан алхах гიშгийг нь чиглүүлдэг юм ба гэсэн. Тийм үг ч гэсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхан бидэнд алсын хараа хүсэл мөрөөдөлд хүрэхэд тусалдаг гэсэн үг. Тийм болохоор нэг айгаадах шаардлага бол байхгүй л гэсэн. Миний мөрөөдлийг боловч магадгүй энэ гэж бодох хэрэггүй гэж үү. Хэрвээ мөрөөдөл чинь чиний амьдралд үнэхээр хэрэгтэй зүв зүйл бол шүү дээ. Угсаа хүмүүс бол өөрийнхөө амьдралд сайныг л мөрөөдөн шүү дээ. Гэтэ бусдын амьдрал жоохон сайн биш миш бол яах вэ? Жишээ нь одоо би алдартай бол юм олё гэдэг ч юм уу те. За нэг тиймэрхүү бодлоо гэж бодъё л та. За тэгээд би эсвэл айгуу гоё баян болъё те. Айгуу мөнгөтэй болоод тэгээд сайхан Холливуудаар явжээ. Сайхан зугаац цэнгэж амьдрий гэдэг ч юм уу. За ингээд тэрийг өөрийнхөө амьдралд би бол одоо сайн гэдэг үгнэлээ. Бусдын амьдралд бол нэг сайн биш байж болно. Би нийгэмдээ бас сайныг бүтээхгүй гэж болно шүү дээ. Яаж хийж байгаа л энэ төрчүүл мөрчүүл. Тийм муухай зэрлэг тэгээд явах юм бол нийгмийг тэр хүн бол жоохон муутгана уу гэхээс нэг юм сайн тал руу чиглүүлэхгүй шүү дээ. Тэгээд тийм нөхцөлд за наадханд чи биш дээ жинхэнэ хөрх арга зам боловсруулж өгье гэж бурхан тэгнэс үг. Үгүй шүү дээ. Би сая хэлсэн шүү дээ. Тэр чинь болохоор зөв зорилго биш шалтж байгаа юм. Зөв байгаа гэдэг нь яг ингэж шалгагдана гэж үү? Зөвхөн өөр юм биш бас бусдын амьдралыг харах уу? Тэгээ нөгөө талаар ер нь бол хараа бурхан бол бэрд биш. Тий.
Бурхан зүгээр ингээд хүний хүснийг биелүүлээл сууж яадаг тийм бурхан бол биш. Бурхан хэрвээ хүн өөртөө хэрэгтэйг гэж бодоод хэрэгтэйг авахыг хүсэж байгаа бол бурхан хэрвээ тэр зүйлийг энэ хүнд яг одоо өөрт нь хэрэгтэй юм шиг харагдаж байгаа ч гэсэн хэрвээ энэ зүйл амьдралд нь бий болчих юм бол энэ хүнийг буруу тийш нь удирдна гэж бодож байгаа бол бурхан өгөхгүй гэсэн. Бурханд хүн хэрэгтэй гэж бодож байгаа бол бурхан хэрэгтэйг нь биш харин бурхан зөвийг нь өгдөг. Хүн энэ замаар явбал илүү аз жаргалтай амьдрна гэж бодоод явж итэл мөнгө их мэдэл яаж иж байгаа л тий нэг нөхрийн наан цаанд орж байгаа цүнхийг барьж байгаа хэвээр яаж иж байгаа л энэ альбан тушаал дээр энэ их мэдэл дээр очие гэдэг ингээд явж байгаа. Бурхан бол тэрийг хараад буруу гэж үзэж байгаа бол бурхан тэрийг өгүүлэн дэмжихгүй л гэсэн үг. Харин бурхан тэр хүнийг хүслийг нь биш харин яавал зөв зам дээр зөв тийшээ явах вэ гэдэг дээр л төвлөрдөг гэсэн үг. Угаасаа аав ээжүүд зүгээр эн чинь зүгээр л эгэл амьдралын харилцаанд орсон байгаа шүү дээ тий. Нөгөө бүр тийм дууч байдаг шүү дээ. Зөнгөөр зүгээр тоглолтгүй аав минь гэж тий. Тэгэхээр өөртөө аюултай бол. Тэгэхээр бурхан яг л адилхан баг. Тэгэхээр энэ одоо жишээ нь бурхныг та яг бурхан бол ер нь тийм л байдаг юм дөө гэж бодоод байна уу? Эсвэл яг энэ болгоныг те амьдралын зориг морилготой холбоотой нарийн ширээнийг Библиэлд бичсэн байна уу? Бичсэн байна. Тий. Тэгвэл одоо би бас бодоод байна л та. Манай нийгэм бол одоо айгүй юу байна? Хөдөлгөөнтэй болж эхэлж байгаа гэж нэвтрүүлгийн өмнө хоёлаа ярьсан. Өмнө нь бол яг Библи бичигдсэний дараа нийгэм бол тийм хөдөлгөөнтэй биш байсан үе бол өчнөө л байна. Тэгээ нөгөө одоо хүмүүсийн сэтгэлгээ жишээ нь манай аав ээжийн сэтгэлгээ бол за хүүгийнхаа хөлийн дөрөнд гарын ганцхан төргий те хүнээс дутаахгүй явуулъя гэсэн бодол тэгэл амьдрдаг тийм үе ч гэсэн байлаа. Тэр үе ч гэсэн яг л адилхан Библи байсан. Тэгэхээр тухайн үед одоо жишээ нь яг энэ Библи тэр үеийнхаа яг энэ амьдралын зорилготой нь яаж нийцдэг байсан. Өнөөдөр болохоор ингээд өөр төвшөнд очингууд тэрнтэй ингээд зөв нийцээд байгаа мó те. Хэрвээ нэг л санааг өгдөг байсан бол тэр үедээ ч гэсэн та нар ингэх ёстой л гэж хэлэх ёстой байсан биш үү? Тэгэхээр энэ тал дээр та нэг гоё тайлбарлаач. Гэхдээ тэгээ альч нийгмийн ямар ч засаглалтай үед Библи бол угаасаа л хувиршгүйгээр байсан. Тийм болохоор тухайн ч гэсэн яг л энэ санаанууд л Библи яг энэ санаа бол хэлэгдэж л байсан баг. Гэхдээ жишээлбэл яг хөтэй хаалтаа нийгэмд бол тийм ээ юу гэдэг хаалтаа нийгэмд бол угаасаа Библи гэдэг маань уншихад чороотой тий унших нь байтгаа бүр Библи байхад хүртэл хэцүү тийм цаг үеэс учраас хүмүүс мэдэхгүй л байсан гэсэн үг шүү дээ. Гэтэл яг тэр цаг үед нээлттэй байсан нийгэмд тий христийн чуулганууд байсан нийгэмд бол яг энэ сэтгэлгээ аль хэдийнэ ороод ирсэн л байсан баг. Бид нэг зүйлийг ерөөсөө би бол нэг зүйл төр жишээлбэл маш тийм ихтгэл үнэмшилтэй байдаг. Тэр бол юу гэхээр хараа. Хүний амьдралын утга учир, хүний амьдралын алсын хараа хүсэл мөрөөдөл гэдэг бол дангаараа ерөөсөө байж болохгүй. Зэ энэ гэсэн үг. Хүний амьдралын утга учир зүгээр одоо юу гэдэг хүмүүс би яг юуны төлөө амьдраад байгаа. Хүний амьдралын утга учир юун дээр оршдээ. Хүний амьдрал өглөөр төгсгөн шудраг юм уу? Яагаад бүх хүмүүс үхтгэн юм ч гэдэг юм уу те? За тэгээд одоо буян нүглийг дэнслээд одоо нүглэнийхэн бол там руу ордог. Тэгээ нүгэлгүй хүн хаана байгаа ч гэдэг юм уу те? Ийм хүний амьдралын нэг хизээч хариулт нь ингээд яг төгсөөр өгдөгөө ийм асуултууд ингээд зөндөө байна шүү дээ те? Би дөнгөж 16 настай байхдаа яг энэ иймэрхүү асуултуудыг өөрөөсөө асуугаад тэгээ ер нь хариултыг би олж чадахгүйсэн. Надад яагаад гэхээр тухайн үед хинч хэлж өгөх боломжгүй байсан. Хэлж өгөөгүй гэсэн. Гэтэл ерөөсөө Библи дээр болохоор яг энэ талаар ингээд бичсэн. Тэнгүүтээ Библи дээрээс би ойлгосон нэг зүйл бол юу гэхээр хүний амьдралын утга учир тэр хүрх гээд байгаа алсын хараач ерөөсөө итгэл гэдэг зүйлтэй хамт явд юм байна. Энийг жишээлбэл Гётен ингэж хэлсэн байдаг. Ирээдүй мөрөөдөлтэй итгэгчдийн гарт байд юм а гэж хэлсэн байна. Тэ. Тэгэхээр алсын хараа гэдэг бол алсын хараа итгэл хоёр бол хамт явах. Би гой зураглал алсын хараагаа ингэж гаргачээд тэ түүндээ хүрнэ гэсэн итгэл үнэмшил байхгүй. Итгэл байхгүй бол тэр чин тэр алсын хараач хоосон болно. Хоосон. Тэ. За тэгсэн чин би жишээлбэл одоо юу гэдэг
Би биш уучлаа. Библи жишээлбэл биднэрт алсын харааг өгөөд за энийг илүү жоохон нэг Библийн хэлээр харах юм бол дуудлага гэж хэлдэг. Бурхан бид нарын амьдралд дуудлага, зориг, утга учирыг өгөөд тэрнийхээ ардаас юу өгдөг вэ гэхээр бурхан хэрхэн яаж тэр арга зам түүндээ хүрэх арга замуудыг нь Библиэр дамжуулан зааж өгдөг гэсэн үг. Энд одоо нэг л асуудал. Тэр юу вэ гэхээр Библийн тэр зааж байгаа зааварчилгаа тэр сургаал номлолд би итгэх үү үгүй юу? Дагах уу үгүй юу гэдэг л асуудал явж байгаа. Тэрийг бол өөрөө сонгоно гэж байна. Тэрийг бол өөрөө сонгоно. Тэрийг сонгоод явж байгаа хүмүүсийг Христэд итгэгч гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол итгэл үнэмшлээрээ тэр сургаал номлыг дагаад амьдралын ямар нэг очихж байгаа тэр цэг рүүгээ явж байгаа үнийг бол Христэд итгэгч гэж хэлж байгаа. Яг ингэж дагаж нөгөө зориулт шийдвэр гаргана гэсэн үг байх юм шүү дээ, тийм. Итгэл өөрөө мөрөөдлийг амьтаа болгодог л гэсэн санаа явж байгаа. Зорилгыг амьтаа болгодог. Итгэлийн аваа хийчих юм бол ер нь тэгээд зүгээр хоосон цэг болчиход байдаг. Хүрх арга зам байхгүй. Хэрвээ зүгээр бас хүрх цэг байхгүй зүгээр итгэл байх юм бол нөгөө залуургүй зав шиг энэ төр. Ямар ч шилгэлгүй. Тэр нөгөө нэг тосгонд циркийн нэг алдартай нэг олсон дээгүүр явдаг жижигчэнд ямар ч нөгөө нэг хамгаалалт бэхлэлт байхгүйгээр нэг хавцлын эргээс нөгөө хавцлын эрг рүү явна гэж зар тавиа. Тосгоныгын дээр зарыг урч энэ жүжигчээсээ солиорч унж хөхөн дутчихтэй. Гэтэ хүмүүс чинь нөгөө нэг тиймэрхүү юм дэх дуртай байдаг болохоор мог нь үзэхэд тосгонороо цуглдсан. Тэгээ мань нөхөр яг л цаг нь болоод яг л тийм хамгаалтгүйгээр нэг цэгээс нөгөө цэгээр ингээд тэнцэр болоод явсаргаад нөгөө гараалын нөгөө талд гарчихж байгаа. Хүмүүс та бүгдээрээ хаалга ташаалс та баяр хүргээл те. Тэгсэн чинь нөгөө хүн чинь за одоо би танаас нэг юм асуу те. Би сая хавцлын нэг эргээс нөгөө эрг рүү гарчлаа. Одоо би буцаад энэ хавцлын эргээс нөгөө эрг рүү гарч чадна гэдэг та нар итгэж байна. Итгэлгүй яа тийм ээ та дүнсээ бид нарын өстө нүдэн дээр гарчлаа штэ. Тэгсэн чинь мань нөхөр өгч чадж байгаа. За тэгвэл та нарын дундаас надтай хамт явах хүн байна. Би унгаахгүй. Зүгээр надад итгэе гараад ирэх хүн байна уу? Бүгдээрээ нөгөө итгэж ин гэжсэн хүмүүс яг өөр дээрээ тулсан ч бүгдээрээ чимээгүй бол. Төгөл гарахгүй. Тэнгүүд тэр дундаас нэг 5 настай хүүхэд би явъя гэд гараад ирж байгаа. Тэгээ нөгөө эмэгтэй хүүхдийг дуудаад тэгээ хүүхдийг урталтаа ингээд бариад тэгээ яг хоёул алхаагаа чиглүүлээд явсан. Явахынхаа өмнө чихэнд нэг юм хэлсэн баг. Тэгээ явсан. Хүмүүстэй амьсгаа дараа. Хүүхэд унгачих үедээ нэг юм чигээд. Явсараа нөгөө хэрэг дээр гарсан баг. Тэр чихэнд нь юу гэжсэн бэ? Би чамаас асууж байгаа юм. Чихэнд нь үү? Их ч унгаахгүй гэсэн үү? Итгээрэй. Тэр эмэгтэй тэр хүүгийн чихэнд зөвхөн цаад эргээ хараал гэжсэн. Өөрөлдвөл тэр хүүг чи аль хэдийн итгээд гараад ирцэн баг. Зөв. Энэ ихч намайг унгаахгүй те. Би энэ хүнтэй хамт явна гэд бүр итгээд тэр хүүхдийн тэр цайлган итгэмтгий тэр зүв сэтгэлээр гараад ирж байгаа юм. Тэнгүүт нь тэр эмэгтэй ингээ хамт аваа явцсан. Нэгэнт итгэхэд гараад ирсэн нөхцөлд бол айх хэрэггүй. Тэнгүүт цаад зорилгоо хараарай. Чиний чив дээр очиж байгаа зорилгоо цаад хавцлаа. Тэгээ хүүхэд ингэж явж байгаа дунд нь очингууд доош харснаа. Йоо амар гүнзгийш одоо бол яг тэр нэг хадан дээр толгоогоор унах нэ гэж доош хараагүй. Эсвэл хүмүүс хаалга ташингууд нь өшөө дашаарай би шүү надад гэрэл тусгаараа гээгүй. Өөрөлдвөл яг зорилгоо хараад явах нь тэр хүүхдэд чухал байгаа. Тэр яг үнтэй адилхан нөгөө нэг Христийн сургаалыг заагаад зорилгынхаа төлөө амьдрна гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол яг тэр Бурхны үгтэй хамт Есүс Христтэй хамт яг түүний явсан замналаар явж байгаа. Тэгтээ их санаа шүү дээ. Хүмүүс араа яг энэ нэг эргээс нөгөө эрг рүү гэж байгаа шиг нэг зорилгоос нөгөө зорилго руу амжилттай эхэлдэг. Тэгтээ маш олон хүмүүс амжилтгүй дуусгадаг. Шалтгаан нь нөгөө нэг замаас гажиж байгаа байхгүй. Доош харах юм бол унах нь. Тэ? Эсвэл хүмүүс рүү хараад. Тэг хүмүүс рүү. Өөрөөр хэлбэл амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад заасан Христ итгэл өрн дэмээ юм байна. Заасан ер нь би ингэж амьдрахгүй өөрөөр амьдрээ. Яг чиний нөгөө нэг төрөний асуудаг нөгөө Холливуудын синдромоор амьдрах гаддаг.
За одоо нэг юм боломж олдсон юм чи сайхан. Тий өөрийнхөө хүслээр ингээд амьдарч ич гэдэг юм тий. Тий. Тэгтэл амжилттай дуусгасан хүмүүс нь өөрсдөө яг тэр сайн зам мөрөг үлдээдэг байхгүй. Угаасаа л ганцхан Христэд итгэл биш. Ер нь бол угаасаа нийгмийн бүх салбар тийм өстэй. Амжилттай эхлээд амжилтгүй дуусгаж байгаа хүмүүс байгаа бол амжилттай эхлээд амжилттай дуусгаж байгаа хүмүүс нь түүхэн нэрээ мөнхөлдөг шүү дээ. Тэд бүх цаг үед баг амьдарч чаддаг. Яг л тэдний амьдралын замлал нь хүмүүст яг л нөгөө нойтон цамтан дээр гарын мөршин гэд үлдсэн байдаг. Тэд нар энэ хорог орхисон ч гэсэн яг үнэндээ бол тэдний амьдралын хэм маяг хэлжсэн үг. Хүмүүсийн амьдрал нөлөөсөөр л байдаг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө мөрөөдөлтөй хүрсэн хүмүүсийн амьдрал чи өөрөө их зөвхөн энэ дэлхийн дээрх амьдралын 70-80 жилээр хязгаарлагддаг. Тийм учраас ерөөсөө ийм яриа хүртэл байгаа шүү дээ. Тэнгэрийн шууд хязгааргүй нисдэг. Тийм эрхчлөөтэй. Үүнтэй адилхан бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дотор нэг том хязгааргүй эрхчлөө өгсөн. Хязгааргүй мөрөөдөх эрхчлөө өгсөн. Томыг харах эрхчлөө өгсөн. Ой чи өнөөдөр 10-ыг мөрөөдсөн одоо болоо өнөөдөр юм чинь дууссан шүү гэж хэлэхгүй шүү дээ. Одоо нэг бодолтой хязгаартай. Тэ. Тэгтэл яг зүгээр нэг хүмүүсийн сөрөгдөө болоо байдаг шүү дээ. Тэ. За чи ийм хүн болно гэж юу ээдээ. Зүгээр хараамдаа яаж ханараа тэ. Наад алтан дундаж амьдрал чинь чамдаг болсон. Чи өвшөө цаашлна гэж байхгүй шүү. Зүгээр байгаарай тэ. Эсвэл хүний өөрийнх нь дотоод сөрөгдөө болоо. Би чадахгүй. Би угаасаа л манай өвөө юм байсан, аав юм байсан, би юм байсан. Манайх угаасаа л бид нар бол тэмлэг биш. Тэ? Би чадахгүй гэдэг юм чи хүний нөгөө дотоод эрхчлөө буюу мөрөөдөх эрхчлөөг нь хязгаарлаж байгаа юм. Тэгэл хүн амьдрахаар юун дээр төвлөрч амьдрал гоё юм бэ гээл мөнгөн дээр ч юм уу те өөр юм дээр төвлөрөөд шүү дээ. Тэр би яг энэ дээр нэг юм газ асууж болох би нэг асуух гээд цаг манаас яваад байдаг. Ер нь бол бас нэг юм ойлголт байгаад байдаг шүү дээ. Залуучуудад ийм аз жаргалыг хөөх үзэл те. За ер нь аз жаргалтай л амьдраад дуусчихвал амьдралын зорилго биелж байна. За яг үнэндээ ингээ бодоод үзэхэд би 60 жил амьдралаа гэж бодоход үнэхээр 60 жил амьдрах юм бол би 60 өвөл жишээ нь ингээд Улаанбаатарт амар утаатай байж ирснаас хулгай хийгээд чамаагүй нэг 10 өвлийн утаагүй газар очиод өвлччихвэл яасан гэж боддог ч юм уу. За эсвэл би л аз жаргалтай байх юм бол та бусдын бол яах вэ те яаж иж байгаа л нэг эвтэйхэн өөрийнхөө энэ амьдралыг сэв хийлгээд аваа явуучвал болох гэдэг байна. Тэгэх юм бол би яг энэ амьдрал дээр хөчлөө. Яг тэгэхээр бүгд л адилхан 60 жил амьдрна. Харин би өөрийнхөө 60 жилийг нэг арай аятайхан байлгах чи гэсэн нэг тийм үзэл байна шүү дээ. Энэ тал дээр юу гэж үзэх вэ? 60 жил чи арай богино юм. Ядаа тал болох чи. За. Тал чи 25550 өдөр л амьдрал унтаад босч байгаа амьдрал واخгүй. Нөгөө 70 жилээр 365 дөржүүлгэрч те. Тэгээ энэ чи нөгөө нэг 7 хоногийн гаргуудаар хуваацсан байдаг шүү дээ. Эхний 1-ээс 10 нас чи 1-р өдөр, 10-аас 20 нас чи 2-р өдөр, 20-аас 30 нас чи 3-р өдөр. За би жишээл одоо 4-р өдөөс хойш явж штэ. Тэ. Тэгээд одоо нэг жоохон хагас бүтэн сайн талуугаар орчихгоо тэ. Пүр баасан бям нэм баяртай гэж хороог орхих гэдэг штэ. Амьдрал өөрөө ийм сонирм нэг талаар богинохон тийм учраас алт ховор учраас үнэтэй байдаг амьдрал богинохон учраас чухал байт юм а гэж ярьдаг тэ. Тийм учраас энэ чухал энэ амьдралдаа яаж амьдрах чинь их чухал аа тэ. Хэн байх чинь чухал аа тэ. Юутай байхаас илүү хэн байх чинь чухал штэ. Тэгээд янз бүрийн ойлголт байна энэ дунд тэ. Тэнгүү талаараа ийм л хэвгүй. Би 4 дахь өдөр 5 дахь өдөр амьдарч байхдаа зөвхөн өөрийнхоороо заастаа нэг хулгай хийгээч юм уу, авилгал аваач хамаагүй сайхан нэг 10 жилийн өнгөрөөч игээд тий. Тэгтээ хагас өдрийн өрөө очиад харамсах байхгүй. Маргааш нь би явах гэдэг. Тий. Амьдралаа эргээд харсан ч өөрийнхөө төлөө баахан юм хийсэн. Тэгтээ тэр нь надад амьдрал утга учир өгөөгүй. Жинхэнэ үнцэн өгөөгүй. Угаасаа л тэгдэг үсттэй. Угаасаа л чийцэн залуу хүн мэдэн штэ. Аймаг цуухац ингэж бол маргааш нь яах гэдэг вэ ч гэдэг боддог өстө зүгээр. Гэхдээ одоо бодъё л доо. Ингээд за би ямар ч байсан гайгүй жаргалтайхан шиг амьдэрчлээ. Би бол бусдыг бодох юм бол сайхан монжчлоо, хожчлоо гэсэн бодол тэгээд өгөхгүй. Үгүй тэгж тээж өгөхгүй хараа. Зүгээр бодит амьдрал дээр биш үү те. Тэгэл амьдэрчдэг байсан бол те. Яагаад юу нэ мянган оттууд те. Нөгөө нэг олонний танилуд нөгөө нэг саагаж амьдэрсэн тий тэр хүмүүс эцсийн бүлэгтээ тэд нар тэгж хэлээгүй шүү дээ. Сайхан саагаад дуслаа та гэж хэлээг байхгүй.
Бүр тэр амьдралаасаа болоод амиа оруулж байгаа. Амьдрал нь утга учиргүй дуусж байгаа. Тийм олонний танилуд одууд зөндөл байдаг шүү дээ. За энэ бол яг хамгийн чухал зүйл нь түрүүний хэлсэн ойлголт байхгүй. Чи хэнийг үлдээж байгаа? Өөр хүүхдүүдэд юу үлдээж байгаа? Тэр дундаа бүр Христ итгэл өөрөө юу ярьж байгаа гэхээр яг үнэндээ бол энэ дэлхий дээр бид нар амьдраад явахдаа энэ дэлхий дээр бид нар ямар үнцнийг бүтээгээд үлдээж байгаа гэдэг дээр маш чухалчлан бас бид нарыг ятгадаг. Христ итгэл бол өөрөөр хэлэх юм бол чи энэ дэлхий дээр баян амьдраснаас илүү чи энэ дэлхий дээр илүү их одоо юу гэдэг сайн сайхныг тэр хөгжлийг тэр цогц байдлыг бий болгоод явах нь чухал юм а гэдэг л. Тийм учраас одоо Христ итгэлд тэр бунтгууч гэдэг юм уу хэлсэн байдаг шүү дээ. Жишээлбэл Джон Рокфеллер ч юм уу. Дэлхийд олон жилийн турш хамгийн удаа нэг номерын тэр бунтан байж чадсан хүн. Энэ хүн бол Христ итгэлт хүн байсан. Энэ хүн бүх орлогынхаа 11-ээр мянган сургууль, эмнэлэг, асар олон асрамжийн газар дэлхийд дээр Рокфеллер сан бол маш их юм хийсэн. Гэхдээ энэ амьдралаа эцэстэн дүүнэн хэлэхдээ би саяыг олсон энэ нь надад ач жаргалыг авчираагүй юм. Харин би саяар бусдад туссан энэ үдэл би жинхэнэ амьдралын утга учир ач жаргалыг мэдэрсэн юм ач гэдэг юм уу те. Энд чинь нэг ерөнхий том дүгнэлт яваад шүү дээ. Бид нар эцэг бүлэгтээ амьдралаа эргээд харахад яах юм бэ гэдэг. Тэгээ ер нь одоо чи итээр жишээлбэл одоо залуу хүмүүс одоо ингээл байж байгаа л тий. Яад энэ бусдад адилхан ингээл ингэж байгаа нэг юм зохицуулаад ингээл өөрийнхөө жаргалын төлөө ингээл явчих л да. Одоо амьдрал дуусгаас өмнө нэг жоох ингэчмээр байна. Нэг том нөвдөл хийчмээр байна. Тий. Тэгээ юу ч хамаагүй ямар ч хамаагүй байдлаар амьдралынхаа үнцэн эсвэл нийгмийн сайн сайхныг баллуурдж жагаад хоёулаа нэг тэгээд нэг 10 жил амьдралаа гэж үтэй. Тэгвэл тэгээд хэдүүлээ хүүхдүүдтэй дараа үедээ сайхан амьдрал гоё их хорон ирээдүйдээ сайхан болно хөгжин цэцгэлнэ гэж ярьж яах юм. Чи тэр хүүхдүүдийн амьдралыг баллуурчаад явж байна гэсэн үг байхгүй. Тэгжээснээс дараа үеийнхээ амьдралыг баллуурж ирснээс зовлонтой ч гэсэн хэцүү ч гэсэн дараа үеийнхээ амьдралыг баллуурдах биш харин өнгийн харандаагаар өнгөтөр алсын харааг амьдралыг зурж өгч явцсан дээр шүү дээ. Тэгээ хараа өөрөөр хэлэх юм бол алсын хараа гэдэг чинь ирээдүйг зурж байгаа зураглал нь. Итгэл гэдэг бол харандаа нөхгүй. Тэгэхээр алсын харааг итгэлээр зураад дараа үедээ үлдээ хэл та. Гэхдээ ярихад их гоё сонсогдож штэ тийм. Яг уу одоо энэ амьдралын төгсгөл энтер гэдээ ярангууд Христ итгэл бол бас ингээд энэ амьдрал дуусаад за тэгэнгүүтээ одоо яана мөнхөд амьдрын эсвэл одоо бурхнаар шийтгүүлнэ гэдэг ч юм уу тиймэрхүү ойлголтыг хүмүүст өгдөг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ойлголт нь ер нь өнөөдрийн амьдралд нь яг эргээр нөлөөлөд ийн үү эсвэл сөргөөр нөлөөлөд ийн үү? Хоёулаа болохоор одоо жишээ нь за ирээдүйд мөнхөд амьдрах юм чи энэ амьдрал дээр нэг төвлөрөөд явах уу? Тэгсгээл дундаж байж гэсэн юуг сэтгэлгээг бол та өгдөггүй. Харин ч бурхан өгсөн өгөгдлөө яг ингээд юм болгох тэр зорилгодоо хүргэх тэр бүр арга замыг нь заадаг. Энэ бүр одоо энэ дэлхийн одоо энгийн нэг зорилгоос илүү ялгаатай гэдэг талаар нь ярьж байна. Тэгэхээр ямар ч байсан муугаар бол нөлөөлдөггүй гэсэн тайлбарыг бол та өглөө гэж ойлголоо. Тэгвэл сайнаар болохоор нөлөөлдөг гэдэг нь одоо тэр зорилгодоо хүрэхийг хэлээд байна уу те. Магадгүй жишээ нь хин нэг хүн ингээ аз жаргалтай амьдраад дуусъя гэд бодчихлоо гэхэд тэр нөгөө дараагийн юунд нөлөөлөх үү? Мөнхийн амьдрал гэж ярьж байгаа зүйлд нь. Хэрвээ мөнхийн амьдралтай холбоотой асуудал бол итгэл үнэмшилтэй холбоотой асуудал. Тий. Ийм ба. Би Есүс Христэд итгэсэн бол мөнх амийг авч байгаа. Түүнээс би муу эсвэл сайндаа биш. Би буян хурааж нүгэл үлдсэндээ биш. Би гавья байгуулсан эсвэл байгуулаагүйдээ би мөнх амийг авч байгаа авахгүй гэдэг ойлголт бол биш. Христ итгэл бол Есүс Христэд итгэж байгаа буюу
Есүс бол надад мөнх амийг бэлэг болгон өгсөн миний аврагч юм а гэдэгт итгэх итгэлээр дамжуулаад мөнх амийн тухай ярьж байгаа. Мөнх амийг авсан хүн өөрөө хүссэн хөсөөгөө тэр итгэл үнэмшчин бид нарыг хайрлуу хөтэлдэг. Жишээлбэл хайр нь бид нарыг зөв үс рүү хөтэлдэг ч гэдэг юм уу. Тэ? Энд чинь ингээ юм чинь ингээ ард ардаас ингээ уялдаа холбоотой явж штэ. Уялдаа холбоо. Нэгнийхээ нөлөөллийг ингээ цааш нь аваад. Тэ итгэл үнэмшчин өөрөө үр дүнгуудаа өгөө явж штэ. Тэ? Үнэхээр л би Есүст итгэж байгаа бол итгэсэн шиг итгэж байгаа бол тэр хүн зүгээр байж чаддаг байхгүй. Тэр хүн зүгээр байж чаддгүй гэдэг маань хүссэн хүсээгүй тэр хүний амьдрал өөрчлөгдөж, дотроос гадагшаа өөрчлөгдөж. Хүссэн хүсээгүй тэр сайн нөлөөллүүдийг бий болгож, хүссэн хүсээгүй сайн үйлсүүдийг хийж, тийм учраас өнөөдөр энэ дэлхий дээр байгаа тэр олон улсын ч үт юм уу, эсвэл нутгийн сайн үйлсүүдийг хийж байгаа мянган байгууллагууд, мянган хүүхдүүдийг хамгаалж байгаа олон тийм сайн үйлсийн дандаа Христ итгэлд дээр үндэслэн олон байдаг. За тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр зүгээр ингээд амархан аргаар мөнгө олооч гэдэг юм аа ажралтай амьдраад нөгөө Холливуд синдромоор амьдарж байгаа хэрнээ би Христэд итгэдэг би мөнгө амийг авсан гэж хэлж байгаа бол тэр хүн дээр жоо асуултын нэмдэг байна гэсэн үг. Зөрчилдөд байна гэсэн үг. Буруу аргаар буруу зорилгын төлөө амьдарж байгаа хэрнээ би Христ итгэж гэж хэлж байгаа зөрчилж гинэ гэсэн үг. Христэд итгэдэг хэрнээ Холливуудын амьдралаар амьдарж байгаа, сайхан амьдарж байгаа, шударгаар хөдөлмөрлж байгаа, ажралтай амьдарж байгаа, нөгөө нэг энэ дэлхий дээрээс авъя гэсэн бүхнээ авч байгаа, санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн, зан төлөвийн үед, гэр бүлийн үед үнэхээр төлөвссөн бат бэх гэр бүлтэй ийм хүмүүс ч гэсэн мянгаар л байгаа мэдээж. Тэгэхээр ерөөсөө өөрөөр хэлэх юм бол чи үтээр ингээ нөгөө гэрэл харанхуй хоёрыг нэг газар ингээ хамт чих гээд иж болохгүй гэсэн. Нэг аяганд би бохор усыг цэвэр устаа хамт ингээд би ингээд жоохон заагтай ингээд байлгах гэдэг штэ. Боломжгүй гэсэн. Нэг бол цэвэр усаар байна, нэг бол бохор усаар. Заавал холилдно гэж юу? Тий, заавал холилдно. Тий, үгүйсээ юм л дээ. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл Христэд итгэж байгаа бол тийм ээ мөнх амийг авна. Мөнх амийг авсан хүн бол амьдрал нь зөв зорилгын төлөө зөвтэйшээ өөрчлөгдөх нь чухал. Энэ гэхдээ яг энэ дэлхий дээрх амьдрах амьдрал нь Христэд итгэлээгээ төгс болно гэсэн үг биш. Харин төгс байдал руу тэмүүлж амьдрахыг хэлж байгаа гэсэн үг. Мэдээж би одоо хин нэг залуу хүн Христэд итгэлээ гэх юм бол за тэр хүний хувьд ингээд магадгүй тэр нь ингээд за гоё зөв бах ашигтай байх гэдгийг ингээд хөндлөнгөөс харж байна гэж бодъё л та тий. За магадгүй одоо жишээ нь миний хувьд хэрвээ тэр залуу ингээд өөрийгөө болгоод окей гэж явлаа гэх юм бол миний хувьд бас нэг амар ашигтай биш байж болно. Харин тэр хүн Христэд итгэнгүүтэн айгүй лаг зориг тэгээд би бол одоо нийгмээ сайн болгоно, ингэн тэгнэ гэдэг юм бол надад бол ашигтай шүү дээ. Хөндлөнгөөс харж байгаа миний хувьд. Тэгэхээр яг би саяны асуултыг бол тэр өнцгөөс нь асууж байгаа юм л та. Христэд итгэнгүүтэн хүмүүс яг одоо ингээд те зөв зорилгын төлөө, сайн зорилгын төлөө явах уу? За тэгээд тэрэнд явахт нь мөнхийн амьдрал гэж зүйл нь ингээд юм мотивац нь болоод нөлөөлдөг үү гэдэг талаар асуулаа. Гэхдээ ерөнхийдөө бол яг хариулт авчлаа. Гэтэ та яг энэ өнцгөөс ер нь нийгэмд хэр ашигтай вэ? Залуучууд ингэн тэгхэн гэдэг сэдвэр ерөнхийн нэг гоё дүгнэлт хэлээд өгөөч. Тэгээ хэлтэй гэж яахан загнах гэдэг нэг. Тэгээ 1963 онд нөгөө Мартин Лютер Кинг Абрахам Линкольны талбай дээр 200 мянган хүн цуглуулж агаад I have a dream буюу надад мөрөөдөл бий гэдэг лекц уншсан байдаг шүү дээ. Тэгээ нэг арьсангөр ялгарлах үзлээ эсрэг те. Өнгөт арьстай хүмүүсийн эрхчлөөний төлөө. Тэгвэл тэр хүн чинь болохоор өөрөө Христ итгэлд пастор номлогч хүн байсан. Бас нийгмийн зүтгэлтэн. Тэгээ Мартин Лютер Кинг бол тухайн тэр нөгөө нэг I have a dream буюу надад мөрөөдөл бий гэдэг лекцээ юун дээр мотивац авч ирсэн бэ гэхээр Библи дээрээс буюу Амос гэдэг Библийн Амос гэдэг хуучин гэрээний номын 5 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл шиг санаж байна. Нөө зөв шудрагын хүрхрээ ингэж тийм ээ бүр зөв шудраг байдал хүрхрээ мэт энэ дэлхий дээр ингэж бууж ирнэ гэдэг. Тэр утгатай Библийн ишлэлээр үндэслээд яг тэр итгэл үнэмшлэр нэг өнгөт арьстай хүмүүсийн эрхчлөө, нийгмийн эрх тэгш байдлын төлөө тэр хүн болгон гэж зүтгэсэн тийм нийгмийн зүтгэлтэн. Энэ бол өөрөлдөн Библиэлд үндэслэн итгэл үнэмшлийн дагуух зорилго байсан гэсэн үг. Тэгэхээр яг үүнтэй адилхан. Монгол улсад маань ч гэсэн хизээ нэгэн цагт тийм ээ Библиэлд үндэслэгдсэн
амьдралын хувьсан өөрчлөлтүүд, сайн сайхны төлөө хувьсан өөрчлөлтүүд, шудраг байдлууд, шудраг удирдлагууд тогтно гэдэгт жишээлбэл Христэд итгэгч хүмүүс бид нар бол эргэлздэг. Яагаад гэвэл яг одоо бол ингээд хэн нэгэн хүн улс төрийн албан тушаалд очих юм бол бүр Христэд итгэдэг гэж хэлчих юм бол тэрүүгээр нь илүү хар PR-ыг хийгээд хугацаанд дарах гэдэг. Энэ харин шашинтай нөхөр тий. Яг тэр нөгөө манай монголчуудын нийгмийн сэтгэл зүй Христ итгэлийг тэр талаас нь хүлээж авах ари болоог байгаад байгаа юм. Тэр ойлголт байхгүй наа гэсэн. Тэмдэгч зарим улс төрчид ч гэдэм хүмүүс бол одоо өндөр албан тушаалтай хүмүүс эсвэл бизнес хангамж гэдэг юм уу тий. Хувь хүнийхээ хувьд Христ итгэлтэй. Гэхдээ тэрийг нөгөө илчлэхээр тэр улс төрийн албан тушаал нь өөрөө өнөөгийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Тэр улс төрийн албан тушаал дээр байгаа хүний итгэл үнэмшил хүлээн зөвшөөрөгдөхгүй нэг юм зовлонтой юм байгаад байгаа байхгүй. Тэр нь гэхдээ зүгээр практик дээр шүү дээ. Тэрнээс бол хуулийн хүрээнд бол ямар ч асуудал байхгүй шүү. Ямар ч асуудал байхгүй. Хүн ямар тэгтээ зүгээр яг нөгөө талаас нь одоо жишээ нь ингээд Христэд итгэдэг гэж ярьсан хүн өөрөө хулгай гэдэг үл яах юм. Тэгэх юм бол эн чинь хүмүүс тэгээ тэр үнд би тэрийг хэлсэн шүү дээ. Тэгэх юм бол тэр хүний итгэл үнэмшилээр асуулт идэмдэг байна л гэсэн. Худлаа ярьж ийж итгэдэг гэж худлаа ярьж ийж магадгүй гэж байна. Нөгөө бохирусыг цэврустай хойлоод малаад тий. Яг хөө зүгээр алддаггүй гэж байхгүй л дээ. Тий. Нэг хоёр удаа алдсан байж болно шүү дээ. Христэд итгэдэг ч гэсэн тий. Алдаж болно. Гэхдээ бүр амьдралын хэм маяг нь яг тэр дотор ингээд байгаад тий. Тэгээ ялангуяа жишээлбэл Библи бол биднийг чи алдаа гаргаад гим нүгэл үлдсэн бол гимших хэрэгтэй. Засах хэрэгтэй гэж үзэж байгаа шүү дээ тий. Гимших хэрэгтэй, засах хэрэгтэй, өөрчлөгдөх хэрэгтэй. Яг өөрчлөгдөх хэрэгтэй гэж хэлэх үү те? Байлгүй байх бүр өөрчлөгдөх хэрэгтэй гэр барахгүй бүр ингээд Библи яг энэ өөрчлөлт шинжилтийн тал дээр амар том чухал ухтаа хэлдэг шүү дээ. Би чамд хэлэв. Тэрний үгээр бүр шин бүтээл болоо гэж хэлдэг бүр. Шин бүр шинчлэгдэх гэж байна. Тий, бүр ингээд шин бүтээл боёо тийм ээ. Библи бол ерөөс ингээд бүр ингээд хуучирсан дээлийг тий шин дээлийн торгоор нөхтгүү шүү дээ. Тий? Эсвэл одоо тийм ээ хуучин толгонд шин дарсыг хийдгүү маа. Тий? За нөгөө талаар юу гэсэн үг вэ гэхээр зүгээр шин бүтээл гэдэг маань итгэл үнэмшлийн хувьд, сэтгэлгээний хувьд, амьдралын хэм маягийн хувьд тийм ээ бүр шинчлэгдэн өөрчлөгдөж байгаа талаар хэлж байгаа хөөхгүй Библи. Тэр өөрчлөгдөхгүй бол тэр хүн ер нь юу зүгээрээ чадахгүй байх нь шүү дээ. Түрүүн таны хэлсэн те зүгээрээ чаддаггүй гэдэг шиг. Тэгээ өөрөөр хэлбэл Библийн өөрчлөлт гэдэг ойлголт бол илүү зүгээр бид нарын нөгөө нэг энгийн өдөр тутам ярьдаг өөрчлөлт шинжилтээс өөрөлдөө нөгөө өөрчлөлтийг өөрөөсөө шинжилтийг ширээнээсээ гэдэг ойлголтоос арай өөр бүр шинэ бүтээл гэж хэлж байгаа. Энэ бол зайлшгүй шаардлага үү те. Тэ энэ бол угаасаа итгэлийг дагаж ирж байгаа үйлдэл гэсэн үг. Зөв. Хин нэг хүн за би Есүст итгэдэг би бол амар шудрах шүү гэж хүмүүсийг гулхтаад гарч ирлээ ч гэсэн буруу юм их юм бол тэгэл хоёр алхаал баригдах нь шүү дээ ер нь бол зарчмын дагуу. Итгэлч өөрөө нөгөө дотоод асуудал байхгүй. Хүний дотор бий болдог. Тэгэхээр хүний доторхыг бол гадна ямар ч үг хуурч чаддаг байхгүй. Эзэн нэг цагт мэдэгдэг шүү дээ тий. Би бол шудрах танаа надад итгэрээ би бол сайн хүн шүүгээд хамтдаа байсан ч гэсэн тий. Гэхдээ өөрөө дотроо бол тий үнэхээр тийм итгэл нь бол биш. Тийм хандлага, тийм зүв биш юм бол эзэн нэг цаг тэр мэдэгдэг шүү дээ. Тэгэхээр Христэд итгэдэг хүн болгон бас яг тэр Мартин Лютер Кинг шиг агуулаг хүмүүсийн төлөө өгсөн зорилго тээдэг гэж бас бодож болохгүй юм байна те. Яг одоо тэгж хэлж байгаа хүн болгон. Тий. Ер нь бол яг зүгээр цуглаанд явдаг хүн болгон заавал итгэж байх албагүй байдгүй гэсэн үг. Зүгээр цуглаанд ирдэг хүн байж болно шүү дээ. Гэхдээ тэр хүн итгэдэггүй байж болно шүү дээ. Тийм үү? Итгэдэггүй юм яах гэж явд юм бол. Гэхдээ яг та цуглааны тэгэл үйл ажиллагаа тэгэл одоо юу гэдэг харилцаа, найз нөхөрлөл ч гэдэг юм уу тэр талтай болно. Гэхдээ яг тэр том баг хувь л та мэдээж одоо хүмүүс цуглаанд ирж байгаа бол итгэж л ирж байгаа шүү дээ. Гэхдээ баг хувь та. Тэгээд тэр баг хувийн төлөөлөлч өөрөө нөгөө нэг маса өөрөөр харагдуулаад тааж магадгүй байхгүй. Тий. Нэг өхрийн ивэр дөргүүл 1000 өхрийн ивэр дөргөн гэж ярьдаг шүү дээ. За тэгэхээр ямар ч байсан залуу хүний хувьд бол хэрвээ
амьдралын зорилго энэ төр байгаа бол Христэд итгээд тэр нь бол нэг юм аюултай нөхцөл байдалд ороод те унтаа байдал шилжээд юм эсвэл айгүй тийм энгийн болж хувраад одоо энгийн гэдг нь бол ер нь жижигрээд гэх юм уу нэг тиймэрхүү асуудал бол байхгүй гэж ойлголоо. Харин ч тэр хүн өөрийнхөө нөөц бололцоо потенциалыг илүү гүн гүнзгийгээр ашиглаж тэгээд тэрэндээ бүр юм зөв зорилго тавиад хүрэх илүү тийм арга замтай бүр арга техниктэйгээр урагшилдаг тийм зүйл рүү Библи хөдөлдөг сэтгэлгээг бас өөрчилдөг. Тэгээд яг тэрийг өдөр тутам хэрэгжүүлэх нэг амьдралын зарчим дээр нь бас ингэж анхаардаг юм байна. Таны нэг хэлсэн тэр чимээгүй цагийн дадал мадал те тэр болгон дэр хүн бас ингээд нэг тухтай бодоод суувал нэг юм олдсон шүү дээ. Тэр шиг тогтмол бодоод тохоор бас ингээд ер нь одоо тэр зорилгодоо төвлөрөх юм уу тийм юм ингээ хараад урагшилдаг юм байна гэж ойлголоо. Хэрвээ хин нэг хүн Христэд итгэх юм бол хөндлөнгөөс харж байгаа таны хувьд магадгүй миний хувьд хараад за энэ хүн итгэлээ гэхэд бол те Монгол улсад эсвэл одоо миний амьдрал ч юм нэг тийм сөрөг нөлөө бол байхгүй маань. Тэр хүндээ өөрт нь ашигтай бас харин бүр тэр хүн сайн зорилго тавих юм бол миний амьдралд хүртэл ингээд өрөг өчтэй юм байна гэдгийг бас ойлгож болохоор юм байна гэж бол ойлголоо. За тэгэхээр сая яг иймэрхүү юм ойлголоо шүү дээ. Та зөв яасан байна уу те? Зөв ойлгосон байна уу би? Зөв ойлгохоор орохгүй маш сайхан дүгнэлтэд баярлалаа. За баярлалаа. Тэгээд итгэмээргүй гэхдээ подкаст маань өнөөдөр Христ итгэл залуу хүмүүсийн зорилгыг цаанаас нь зааж өгöd ийн гэсэн сэдвээр жоохон болгоомжлолын шинжтэй ярилцлаа. Хэрвээ тэгдэг бол итгэмээргүй юм. Гэхдээ үнэн нь гэсэн. Гэхдээ ерөнхийдөө бол нөлөөлөл бол байдаг юм байна. Тэр нь ингээд зөв байгаарай те. Ингээрээ энэ зорилго нь ийм шүү гэсэн нөлөөлөл бол байна. Тэгээд тэрийг харин гоё улам дэвэргэж сайжруулад тийм хүрх арга замыг бол өгдгөө гэж бол манай зочин тайлбарлалаа. За тэгээд үнийн эсхийг бол яг амьдралаас нь л харах бахта одоо Христ итгэгчдийн амьдралаас таны өөрийн амьдралаас завс хэрвээ хин нэг хүн Христэд итгэх юм бол тэр хүн өөрөө итгэж үзээд тэгээд тэр зорилго морилго нь яаж өөрчлөгдөх нь бас хараад үзэх хэрэгтэй баг. Тэгээд өнөөдрийн подкаст таамд байсан танд баярлалаа. Дараагийн подкастаараа эргэн уулзцгаая.